За энэ 3-ын Сейдэ гэдэг дүрэн байгаа. За энэ болохоор өмнөх хичээл буюу 34 дэх хичээлийн Окагеди гэдэг юм яг эсрэг хэлбэр байгаа. Одоо чамаас болж гэж жоохон тийм варуи имидэ буюу жоохон сөрөг тийм үед ашигланаа гэсэн үг. За яг адилхан Эгагэндэ би тоё варуи кекканы надта гэж байгаа тийм. А гэдэг ийм одоо шалтгаанаас болоод би гэдэг ийм одоо муу одоо үр дүнд хүрсэн гэдэг ийм үед ашиглах нэ. За яг нөө өмнөхтэй адилхан сейда буюу өгүүлбэрийн төгсгөл хэлж болно. Сейка буюу өгүүлбэрийн голд нь хэлж болно. Ийм хоёр бас одоо катачи буюу хэлбэр байгаа. За монголоор орчуулах юм бол ямар нэгэн юмны буруугаас болоод ямар нэг юмнаас болоод тийм би гэдэг юм болцсон. Буруугаас болоод би гэдэг юм болцсон гэж байгаа. Одоо хэдүүлээ та нэрээ үзэн. За ямар нэг юмны буруугаар болоод эсвэл ямар нэг юмнаас болоод чамаас болоод ч юм уу те эсвэл ямар нэгэн юмны улмаас ийм сөрөг үр дүн гарсан гэсэн ийм дүрэн байгаамаа. За хэдүүлээ сэцүсоку буюу катачиг нь харах юм бол доши нэр үг яг өмнөхтэй адилхан доши икеёши тэгээ фуцукей дээр нэмэх нь сейдэ гэж юм. За накеёши на буюу Найкеёши чин Шизукана тий Шизукана натэн бичээд сейдэ залгах нь. За тэгээ меши тэгээ но сейдэ гэдэг нэр үг но аваад тэгээ сейдэ залгах нэ. За хэдүүлээ ребүн харах юм бол аме но сейдэ шиайга чүшини натта гэж юм тийм үү. За аме гэдэг маань юу вэ? Бараа гэсэн үг. Но сейдэ гэхээр аме гэдэг чинь өөр нэр үг артаас но авчиж чинь тэгээд артаас нь сейдэ залгаачих чинь. Тэгэхээр бороо орсноос болж шиайга чүшини натта буюу шиай гэдэг маань болохоор тэмцээнийг хэлж байгаа. Тэмцээн, хөл бөмбөгийн тэмцээн ч юм уу, теннисийн тэмцээн ч юм уу, тий тэмцээнийг хэлж байгаа. Шиаяга тэмцээн, чүшини натта буюу одоо цуцлагдсан гэсэн үг. За, боку но сэцмэга хитадатта но сейдэ миннага гукай шиматта. Иштэй шиматта гэж байна. За, сейдэгийн өмнө болохоор хитадатта гэж. Хита гэдэг нь болохоор одоо муу байсан гэсэн үг. Жозо гэдэг нь болохоор лаг, хита гэдэг нь болохоор муу гэсэн үг шүү. За, боку но сэцүмэга буюу боку гэдэг маань болохоор юу нэртүү хүүхд өөрийгөө боку гэж яддаг байхгүй юу? За, боку но сэцүмэ буюу тайлбар бас айгүй хэрэглэгддэг үг. Хитадатта сейдэ буюу муу байснаас болж тий ямар үр дүн гарсан бэ гэвэл миннага бүгдээрээ гукай буюу буруу ойлгосон гэсэн үг. Гукай гэдэг маань болохоор буруу ойлгох гэсэн үг. Гукай штэй шиматта буюу буруу ойлгочихсон гэж юм. Тэгэхээр одоо миний тайлбар муу байснаас болоод бүгдээрээ буруу ойлгочихсон гэсэн ийм сөрөг үр дүн гарсан байна тий. За дараагийн нь болохоор стрессоно сейдэ yoku niranai гэж юм. За, сейдэгийн өмнө болохоор стресс буюу одоо нэр үг гэн тэ нэр үгийн ардаас но аваад стрессоно сейдэ буюу стрессийн улмаас yoku niranai буюу сайн унтаж чадахгүй байна. Yoku гэдэг нь болохоор сайн тэгээ niranai болчоор унтаж чадахгүй байна гэж очиж байгаа гэсэн. За, би түрүү хэлсэн сейка гэдэг нь болохоор хоёр өгүүлбэрийн дунд ордог. Гэхдээ рюга хаккери штэй най буюу яг тэр шалтгаан нь яг одоо баттай биш үед ашигладаг. За хэрвээ хэдүүлээ бүнийг харъя. Кофеを飲んだせいか寝られませんгэж юм тийм үү. За кофе гэдэг маань болохоор кофе нонда сейка буюу одоо уусан дач уусаас болоод ч юм уу нираремасен гэж байна. Тэр нь болохоор унтаж чадахгүй байна гэсэн үг. За энэ нь болохоор унтахгүй байгаа нь яг кофенаас болсон үг нь бол энэ одоо ярьж байгаа хүний сайн мэдэхгүй баттай биш. Гэхдээ одоо тэгж таамаглаж байгаа үед сейка гэдэг ард нь к залгацж байгаа гэсэн.